Интернетэд болж байсан хамгийн эвгүй хар бараа баримтуудыг iceberg системээр дээрээс нь доошоо тайлбарлах болно. За мэдээж iceberg системийг мэддэггүй хүн байх юм бол хэдүүлээ iceberg-ийн орой дээрээс буюу арай гайгүй түүхнүүдээс эхэлж байгаа. Тэгээд хэдүүлээ доошоо deep-рэх тусам илүү эвгүй ноцтой түүхүүдийг ярина гэдэг гэсэн үг. Тэгээд мэдээж бичлэгээ эхлэхээс өмнө лайк болон subscribe ботнаар дарчаараа тэгээд дарахгүй байх юм бол та бүхний хөрөгчин дотор чинь өнөөдөр маш том заван аалж байх болно guys. Аалж би хөвдө дарцсан дээр явах гэж бодож чинь. Тэгээд тухлан суугаад попкорноо бэлдээд снакуудаа бэлдээд бөксөө чангалаад үзцгээнэ үү. Энэ бол миний Iceberg Stories-ийн 2 дугаар эпизод. За бид бүгдээрээ Google Street View-ийг ашиглаж үзчихсэн байх. За тэр нь юу вэ гэхлээр дэлхийн өнцөг болгонд жинхэнэ амьдралд алхаад явж байгаа юм шиг тийм бүгдийг харж уулдаг тийм гайхамшигтай платформ байдаг шүү дээ. Гэтэ та бүхэн энэхүү платформыг ер нь яаж ажилладаг байсныг гайхаж байгаа бол ерөнхийдөө маш олон машин дээрээ нэг 360 градусын камера ингэж зоongуудаа ингэ явцдаг байсан. За зарим булан дахуугаар ингэ машин явах боломжгүй бол хүмүүс зүгээр ингэ дүүр хөвчин дээр ингэ дээшиг ингэж аваад ингэ зүгээр яваад алхаад тэгээд ингэ бичлэгийг ингэ аваад явдаг гэдэг гэсэн. Франц руу очиж Eiffel Tower үзмээр байна. Эсвэл нэг Америк руу явж ирд юм гэж бодож байсан уу? Асуудалгүй. Дэлхийн гол гайхамшгуудыг ойроос харж үзгэсэн гэж мөрөгдөж ийсэн үү? Бас асуудалгүй. Эсвэл амьтнуудын цогцсууд, сатаанчуудын цуглараа, санаандгүй бичигдсэн гэмт хэрэгүүдийг харахыг хүсэж байсан уу? Тэгвэл та бүхэн зөв газараа ирсэн байна. За, тэгэхээр энэхүү Мексикийн нэг хотын жирийн нэг гудамж юм шиг мөртлөө эргээд хараад явбал яагаад ч минь хаусыг blur хийсэн байдаг. Яагаад юм бол? Яг Street View-ийн дурам журмаар мэдээж blur хийх ёстой зарим нэг зүйлүүд байдаг. За чинь гадуур явж байхад ёс бус үйлдэл хийж байгаа нэг хүмүүс байна гэж одоо дайны зарим нэгэн баазнуудыг ингээд нууцлах хэрэгтэй. Тэднийг бол мэдээж ингээд ойлгож болохоор юм тодорхой шалтгаантай байдаг байхгүй юу? Гэхдээ хойд Солонгос жишээ нь яагаад Google Street View дээр юу ч байхгүй байдаг вүлээ? Угаасаа мэдээж хойд Солонгос болсон хойно улс төрийн талаас нь одоо ингээд улс тойргийн бүс нутгийн мэдээллийг хатуу нууцлах хэрэгтэй байдаг болохоор одоо би тиймч амархан хойд Солонгосоор зүгээр л уцаараа аялах боломжгүй харамсалтайгаар. Яг нэг ганц хоёрхан зургнууд бол байдаг. Тэгээд тэд нар нь болохоор зүгээр нэг тэрнгүүр аялж явж исэн тийм туристуудын тавьсан зураг бичлэгнүүд байдаг. Тэгээд ийм хойд Солонгос нэг юм жижигхэн сонин нууц байгаа юм. Гэсэн ингээд сайн хараад анзаараад үзэх юм бол яагаад ч юм зарим нэг газар юм нутгийн бүсүүд зүгээр нэг бидний мэдэх юм blur хийгдсэн биш харин бүр ингээд маш сонин юм хав хараар ингээд юм буцсан байгаад байгаа заяа. За окей, энэтхэг рүү явъя л да. За жишээ нь энэтхэгт ингээд нэг юм хідэн жижигхэн арлууд байдаг юм байна л да. За энэ арлаас цаашлаад далааг нь ажиглах юм бол уучлаарай. Далааг ажиглаад үзэх юм бол яг энэ далаан дотор нэг юм сонин юм сэлж байгаа заяа. Тэгээ чухам юу сэлээд байгаа юм бол гэдэг ингээд жоохон ойртуулаад харангуут яг зарим нэг хід ингээд дээшээ уснасаа төвийцсэн юм уу гэмээр тэр зүйлсүүдийн ягаад ч юм Google-ийн ажилтан бид нар энэ зүйлийг харж болохгүй гэдэг ингээд хараар ингээд наацсан байгаа даа. Тэгээд энэ зүйлийг Google-ийн ажилтангууд өөрсдөө яг шийдсэн гэж юу? Эсвэл өөр хүмүүсийн нөлөөнд тэр зүйлийг хийх шаардлагатай болсон нь илүү дээгүүр албан тушаалтай хүмүүс тушаасан юм болов. Гэтэ яагаад? Юуг тэгж нууцлаад байна? Энэ сонин хар дүрсээр хаасан хэсгүүд ингээд map дээр бүр ингээд баггүй амар их байдгийн байлээ. Зүгээр миний асуумаар байгаа асуулт нь яагаад бусад зүгээр газруудыг blur хийсэн шигээ зүгээр л тэгж blur хийж болохгүй байгаа даа. За байж байгаараа юу ч гэсэн хэдүүлээ буцаад нөгөө нэг Мексикийн гудамжлоо очицгаа. За нөгөө нэг учир битүүлэг сонин blurдсан байсан хаус яагаад ч blurдсан байсан шүү дээ. Тэгээд хэдүүлээ цаг хугацаагаар аялаад нэг Google-ийн өмнөх юм зурагтай version руу ингээд очих юм бол нөгөө хаус руу харах юм бол blurдаггүй байдаг. Тухайн цаг үеийн зурагнаас хэдүүлээ асуултынхаа хариултыг маш тодоос тод авдаг. Тэр учир битүүлэг сонин хаусын зүг рүү харах юм бол тэгээд ийм зүйл зүгээр л Google дээр байж исэн гэж боддог. За тайвшир энэ яг үндэ зүгээр л юм чихвэл тоглоом байж таарсан. Тэгээд магадгүй зүгээр Halloween decoration байсан байх. За бас нэг юм өөр түүх байна л да. За Францын ингээд нэг юм гудамжаар ингээд зүгээр яваал байжсэн нэг хүн нэг юм сони юм харсан гэдэг хуваалцсан байна. Тэгээ зүгээр гудамжуудын сонирхол хэрвээ тийш аялах юм бол хаашаа очиж байрлах уу, ямар гоё хаусанд хүрээлж болох уу гэл ингээд харж исэн чинь нэг газрын балкон руу харсан чинь ийм юм байж ивэл яах вэ? За бачаараа зүгээр ингээд Google-ээр харсан юм чи та нар зүгээр үнэхээр Францаар ингээд алхаа явж исэн чинь ингээд нэг байшингийн балкон харсан чинь ийм юм зогсож ивэл яах вэ? Яа би ардацсан нааж чаад. Тэгэд одоо яадаг сүнс чөтгөр алгадан вэ гэл ингээл гайхаад байжсэн чинь яг үнэндээ тэрэнд аялжид нэг дахин нэг зүгээр л хүүхэлтэй байж таарсан. Зүгээр яг ингэж хүн айлгаж яад юм бэ? Яг тэр зүйл зүгээр балконоос аваа шатаал та наатгаа. Why? За тэгээд дараачийн ярих гэж байгаа зүйлүүд нь ер нь жоохон эвгүй болох гэж байгаа. За Флорида мужид нэг багийг худалдаж авах гэж байсан эзэмшлийнхаа аваад ингээд ойр тойрныг ингээд Street View-сээр харж идэл уг эзэмшлийн нэг урдах нууран дотор нэг цагаан машин харагдсан байдаг.
Тэгээ мань хүн ингээд гайхаад айгаад одоо ингээд авах гэж байгаа байшингийн эзэн нь ингээд ийм гимт хэрэгтэй холбогдсон байх үдэ гэж бодоод ингээд цагдаад хандсан байдаг. Уг нуур руу очиж шалгахад нэрэл тэр дотор нэг цагаан машин байсан байдаг. Хамгийн эвгүй нь 40 настай Уильям Молт хэмээх айл 1997 онд сургаггүй алга болсон хүний машин байж таардаг. Тэр залуу хамгийн сүүлд харагдахдаа нэгэн шөнийн клуб дотор маш согтуурсан байдалтай байжсэн. Тэгээд тэрнээс хойш уул мөргүү тэр чигтээ алга болсон. Тагдаа нар хайсан бүх юм болсон хайгуул бла 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 сүүлд нь үнэхээр л олж чадахгүй байсан болохоор тэр хэргийг бүр ингээд хааж исэн бэлээ. Тэгсэн мань хүн зүгээр л согтуу машин барьж явж байгаад нуурлуу машин руу ороод тэр дотроо живэдээ тэр дотроос 20 жилийн дараасаа машин дотроос олдсон байдаг. Тийм мэдээж машин дотор ямар байдлаар олдсныг сэдвүүлээ төсөөлөхөөсөөр аргагүй маш эвгүй дээ. Яа та зүгээр төсөөлөж ингээд зүгээр мэдгүй тэр нуур муур дотор ингээд сэлээ явж исэн бол ингээд тэр машиныг олоод тэгэл ингээд машин руу очиод таалахын яа муухай минь яаж гэдэг бүр ингээд хинч тэрийг мэддэг юм бол тэр чинь ингээд доошоо гүнзгий ерөөсөө ороогүй ингээд наадтал нь ингээд харагдаж исэн байж таартал ингээд хүмүүс ингээд очиж гайхаж харддаггүй юм бах та. За тэгээ бас Торонтод нэгэн машин замын дунд нэг хэдий эвгүй хүмүүстэй нэг юм буруу эргэл гэдэг киноны дөрөвчиг зүгээр л замын голд гартаа нэг юм сонин зүйл барьцсан нэг зогсож идэг нэг тийм зураг бичигдсэн байдаг. Тэгээд энийг бас ингээд бодонгууд нэг талаас зүгээр пранк хийж исэн хүмүүс байж болно. Эсвэл хоёр дахь талаас нь нэрэл яг тийм кино шиг тэг кинонд гадаач нэг галзуу солиотой хүмүүс их амьдрал дээр алах га та нар ингээд яаж яриад байна. Эсвэл нэрнгээсээ л үнэхээр тийм эвгүй алуурчд хүмүүс ингээд нэг маск зогссон ингээд зогсчиж таарна. Тэгээ би бол тэрийг зүгээр пранк гэж бодож байна. Оросд бас яг нэг тийм юм пранк болж исэн байл ингээд баахан хүмүүс тагтааны юм толгойн маск зүвцсэн тэгээд зүгээр ингээд эвгүй харагдах гэж тэгээд ингээд пранк хийж исэн байлаа. Тэгээд пранк байгаасаа гэж бол хүсэж байна. Тэгээ ер нь 360 градус камерны ингээд эффектнээс болоод нэг бичигдсэн инээдтэй сонин зургууд ерөнхийдөө байдаг. Тэгээд зарим авч исэн зургууд нь тийм зүгээр энгийн камерны дефект шиг ерөөсө харагддаггүй. Жишээ нь энэ зураг шиг. Энэ яг юу вэ? Хайр гаргийн ох юм уу? Нөгөө нэг хайр гаргийн ох гэдэг дууны ох юм уу? Маш сонин учир битүүлэг бүхий сонин хөлтэй юм хайр гаргийн гэмээр юм охин бичигдсэн байдаг. Хаана вэ гэдгсэн чинь Мексикт. Гөөхшөө Мексикт ч юу болоод байгаа юм бэ? Энэ зурган дээр та нар ямар нэгэн сонин зүйлийг анзаарахгүй байна. Сайн харах юм бол тэр модны ард охины толгой байна. Тэгээд ард нь байгаа ой модон донд үхэл өөрөө дүрээрээ зогсож байна хэмээн хүмүүс тайлбарлсан байдаг. Бас хүмүүсийн төсөөлөлтөд алж байгаа шүү те. Энэ ох ямар эвгүй юм бэ? Энэ охины сүнс үү яг юу вэ? Ямар эвгүй юм бэ? Би өөрөө жижигсэн шүү. Би ингээд орой бичлэг хийж байгаа болохоор жоох ийм ярьсан чи өөрөө жоох яагаад тах юм. За та нартай цугаа гамч зүгээр хаа та бүхэн түмээ би чамтаа шүү гэд коммент дээр бичээрэй тэгвэл би ганцаараа хайх гэдэг шүү. Ер нь энэ зураг амар вайрал болж эхэлснээс хойш энэ эзэмшлийн эзэн зураг олж хараад ийхүү коммент бичсэн байдаг. Ха наа чин манай охин байна штэ. Google-с машин явж байхаар нь айгаад модны ард орсон хэмээн тайлбарлсан байдаг. Тэгээд ямар ч сүнс чөтгөр тийм үхэл гэдэг юм байхгүй та нар балаараа солиорой гэдгсэн байдаг. Гэтэ үнэхээр тэр аав нь мөн гэж юу? Яг өнөө хүмүүсийн таамаг үнэн байвал яах вэ? Та юу гэж бодож байна? Бразилийн Санта Катарина мужид байрлах энэхүү Ауpref Osmar Cunha гихч гудам нь маш энгийн харагдаж байна. Бид одоо харж байгаа ч маш гоё sunny day байна те ингээд гоё алхачмаар сайхан ингээд нохоогоо чирээд явмаар тийм гоё өдөр байна. Гэтэ хэдүүлээ ер нь ингээд нэг юм хичээл ойлгосон шүү дээ. Хизээж хавцыг номыг хавцаар нь битгий юу ч гэсэн зүгээр бүх юмыг харж байгаа шиг битгий дүгэн гэж байгаа шүү дээ. За хэдүүлээ гоё яг үнэхээр л алхаад үзцгээе. За энэ зураг руу жоохон цаашаа алхаад үзье л да. Тэгээд ингэж алхаад байх юм бол гинэт бүх дүрс сав саарл болж хорно. За тэгээд түмээ. Наа чин зүгээр л камерын батарейн дуусаад жоохон гажаад дефектэлсэн юм шүү. Арагшаа харах юм бол нэгэн сонин дүрс зогсож байгаа. Сүнс гэмээр нэг тийм эвгүй яг нэг хүний фигүр зогсож идэв. Яг би ингээд судлаад үзсэн. Тэгээд тэгсэн чинь дээр үеийн ингээд Бразилд байдаг юм домог байдгийн байна л л дээ. Тэгээд Sete Alem гээд за энэ нь болохоор нэг юм зэрэглээ ертөнцийн нэр гисэн Sete Alem нь тэр жигтэй нэг юм саарл өнгөтэй тийм өөр зэрэгэлдээ ертөнц. Тэр зэрэгэлдээ дотор маш эвгүй мангаснууд байдаг. Хүний биетэй. Гэтэ царай ингээд харахын хэцүү амар эвгүй аимшигтэй тийм мангаснууд байдаг. Хүмүүсийг шууд ингэж алдаг, барьж иддэг. Тэгээд та нарт нэг зүйлтэй төстэй харагдахгүй юу? За гэтээ эн чинь зүгээр нэг домог штэ тийм үстэй. Эсвэл үгүй мө. За миний map дээр хайснаар яг энэ өөр хавцаа байсан да. Аль болон нооч чи. Ой, юу вэ? Нөгөө зүйл чи яг ирэх гээд байна. Эцтэй энэ юу вэ? Оо, олчлоо. Ёо.
Bianca шоколадны бүр төрөл бүрээснийг одоо байна. Одоо жинхэнэ шоколадны ялгаа нь одоо амтандаа биш харин орцондоо байдаг байхгүй юу? Ихэнх бидний иддэг шоколад нь болохоор palm oil буюу одоо 70 модны тосыг ашигладаг гэсэн. Эсвэл coconut oil ч гэдэм үү, vegetable oil ашигладаг гэдэг гэсэн. Ерөнхийдөө их тооны хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд Bianca Belgium шоколад нь цэвэр какаоны тос ашигладаг. Тэгээ жинхэнэ шоколадны амтыг танд мэдрүүлэх болно. Жинхэнэ шоколад жинхэнэ какао тосноос эхэлдэг. Яг нь dehydrated яг жинхэнэ strawberry байгаа хгүй дотор. Шоколаданд ам нь ороод шууд хайлж ин. Шоколад нь өөрөө болохоор нэг тийм гоё сүүн шоколад байна. Тэгээ сүүн шоколад дээр нэмэх нь гүзээлцэн угаасаа хин ийм амтанд дургу байв гэж дээ. White raspberry. Wow. Амар гоё тийм creamy байна заяа. Raspberry амт гэж байна. Roasted corn гэдэг чинь одоо монголоор юу гэдэг юм бэ? Corn гэдэг чинь одоо эрдэнэ чич гэдэг лөө. Юу гэдэг вэ? Попкорн дээр шоколад хасгаад идэж байгаа юм санагдчих. Milk caramel sea salt-тай байна. Зүгээр энгийн milk-тэй байна. Hazelnut-тай байна. 85% dark, 72% dark. Dark шоколад хүний биед actually амар сайн гэж ярьдэн шүү. За бид хэд бүгдээрээ Backrooms гэдэг зүйлийг сонсч ирсэн баг. Магадгүй та бүхэн Roblox гэдэг тоглоомыг тоглож ирсэн бол Backrooms-ыг тоглоод үнэхээр шээс алдаж ирсэн байх гэдэгт би итгэлтэй байна. Учир нь би өөрөө тоглож байгаад бүр үнэхээр амар айжсэн. Тэгээд мэдгүй гэх юм бол Backrooms гэдэг яг үг нь анх болохоор яг юм видео тоглоомноос гарч ирж ирсэн байлээ. Тэгээд видео тоглоомн дээр нь уг үг нь яг юу гэсэн үг вэ гэхэлэр одоо тоглоомны жижиг сажиг гажуудлаас болоод санаандгүй хан дундор орчдөг ч юм уу те. Эсвэл мапасаа гадны ертөнцлөө гарахыг оролдохыг одоо хилдэг байсан. Тэгээд энэхүү домгон сүүлдээ бүр ингэ жинхэнэ амьдрал дээр байдаг үзэгдэл химээ хүмүүс ярих болсон. Тэгээд мэдээж тийм амьдрал дээр байхгүй сте. Тэгээд яг яадаг газар вэ гэхээр хүмүүсийн ярьж байгаагаар гинэд ханан дундуур унах ч юм уу газар нэвтэрж доошоо унах үзэгдлэр одоо Backrooms буюу чиглэг орчинтой юм шар роботой гэрэлний хүржигнэх чимээтэй тийм офисын vibeтай эргэн тойронд чинь хаасаач харсан дуусалшгүй их хан байдаг юм газар гэж хүмүүс одоо ярьдаг байна. Хэрвээ тэр дотор нэг зүйл алхаж байгаа тэгээ нэг юм даацтай том зүйл алхаж байгааг та бүхэн сонсох юм бол аль хэдийн тэр зүйл та нарыг сонссон байна гэсэн үг. Тэгэхээр цогтаа. За тэгэд нэг хүн жинхэнэ амьдрал дээр энэхүү Backrooms-ыг Google Earth буюу хэдүүлээ сүүл дээр ярьсан нь Street View гэдэг аппликейшн дээр ерөнхийдөө төстэй гэдэг гэсэн үг заяа. Тинчэнээс яг локейшнийг олж хараад интернет дээр одоо ингээд тавьсан байдаг. За тэгэд мэдээж маш олон хүмүүс ч одоо юу худлаа солиороод байгаа дими балаа юм яриад байгаа ингээд тэгсэн ч гэсэн мань залуу болохоор бүр ингээд Google Earth дээр байдаг яг тэр локейшнийг хүртэл тавьсан байдаг. Одоо IP адресээр нь тавьсан. Тухайд хүн болгоо яг тэр локейшнээр нь хайнгууд нэрнгэс яг тэр Backrooms гарч ирдэг байсан. Тэгээд тэр газар нь хаана вэ гэдгсэн чинь нэгэн Японы 2016 онд байсан Dreamland гэдэг нэртэй хүүхдийн парк байж таардаг. Яг очиж дандаа нэг юм хаягдсан юу газар гэдэг юм бол мэдэхгүй. Бас Японд ядаж хахад дуусашгүй тийм гүнзгий одоо ангал гэх юм ашин тийм газар байж таардаг. Тэгээд энэ түүхтэр болохоор хүмүүс маш олон төрлийн таамаг дэвшүүлсэн байдаг. Бүр зарим нь бүр дээр үед харь гаргийнхан ийшээ ирж ингээд янз бүрийн юм туршилтууд хийдэг байсан хэмээн ярьсан байдаг. Which sounds crazy. Тэгээд тийм юм байна. Боломжгүй лэлгүүд одоо бодвол одоо би бүр юунд итгэхгүйгээ бүр мэдэхгүй байх юм. Би гайхаж үзээд одоо хайх юм бол байх юм болоо гэж одоо тайгаад үзсэн чинь тэр газар ягаад ч байхгүйсэн. Тэгээд тухайд яаж хүмүүс холоод байсан гэдээ тэгсэн чинь тэр газар нь хуурамч байж таардаг. Google Earth дээр одоо дурын хүн нь Google Sphere гэдэг апп ашиглаад өөрийнхөө хүссэн ертөнцөө одоо ингээд дурын газар байршуулж болдог байсан юм байна лээ. Мань хүн зүгээр нөгөө Garry's Mod гэдэг тоглоомны ертөнцөөс одоо сэтгвлээ тэрийг бүтээгээд Google Earth дээр аплод хийгээд тэрэнд нь хүмүүс төрөлцсөн байж таардаг. Бүр нэг ажилгүй наасан. You guys are fucking psycho. You're the one that wanted to hang out over here. Yeah, well I never realized you guys were fucking psycho. За та нар амьдралдаа found footage гэдэг зүйл сонсч ирсэн үү? Одоо орчуулах юм бол олдсон бичлэгнүүд гэдэг утгатай. Тэгэд энэ нь болохоор нэг юм киноны төрөл үүд юм бэлээ. Тэгээ хувьдаа би иймэрхүү кинонд бүр үнэхээр дуртай. Ингээ хүмүүс хэлэхдээ бол амар уйтгартай штэ түмээгээ тэгдэг гэхдээ. Are you ready to go? Яагаад ч юм надад нэг тийм спешиал мэдрэмж өгөөд идэм аа. Яг мэдгүй байх юм бол одоо нөгөө энгийн кино шиг биш аа. Киноны дүрнүүд нь нэрнгээсээ гартаа камер барьсан. Яг л жинхэнэ амьдрал дээр зүгээр энгийн хүнгээ влог хийгээ явж байгаа юм шиг тийм төрлийн кино гэсэн. Одоо жишээ нь Paranormal Activity ч байд юм уу. Хятадын нөгөө гүүр гэдэг кино гэдэг ч юм уу. Эсвэл миний хувьдаа бүр үнэхээр бас дуртай. Gonjiam, Haunted Asylum гэдэг аимшигтай кинод дэжтэй Солонгос тэр өстө бүр үнэхээр эвгүй.
Нэрэнгээс л хүмүүс влог хийгээ явж байгаа юм шиг тийм жинхэнэ мэдрэмж өгдөг болохоор магадгүй би илүү дуртай байдаг юм болов. За юу ч гэсэн иймэрхүү төрлийн кинонууд нь 2000-ад оноос эхэлж бүр амар вайрал болж эхэлсэн байдаг. Тэгэд үүнээс үүдэлтэйгээр одоо би нэг эвгүй түүхийн талаар ярихад бэлэн болоод бай. Заавал тэгж амар сүртэй ярьд. Амар албаны ярьж мэр. Яасан бэ гэсэн чинь 2002 онд Мичиганд нэгэн групп залуус өөрсдийнхөө бие даасан ийм жанрын кино хийсэн байдаг. За энэхүү киноны санааг санаачилсан одоо продюсер гихчин залуу 20 настай Jonathan Cockrell гэдэг залуу юм байлаа. Би нэрийг буруулсан нь Cockrell юм болов. Cockrell юм болоо мэдгүй. Юу ч гэсэн кино продюсингийн 1-р курсын оюутан байж таардаг. Тэгээд нэг хідэн найзуудаа цуглуулж байгаад нэг кино хийхээр шийдсэн байдаг. Тэгээд тэдний кино зохиол нь ерөнхийдөө нэг тийм complicated биш, маш энгийн зохиолтой. Ерөөсөө нэг охиныг хулгайлж байгаа. Тэгээд тэр охиныг ой модонд очиж байгаа. Тэр ой модондоо алж байгаа. Одоо тийм энгийн өрнөлтөй кино байж таардаг. За тэгээд алуулах хүний дүрд нь болохоор 19 настай нэг Taco Bell-д ажилладаг Daniel Tyler гэх юм охин байж л дээ. За тэгээд кино эхлэх үед бидний харж байгаачлаа Daniel зүгээр инээмсэглээд байж байна. Тэгэхээр ямар ч муу тохиолдохооргүй юм шиг харагдаж байна. Төд удалгүйгээр залуучууд нийлээд тэр охиныг газар шидээд гарыг нь хүлж эхэлдэг. Hi. Hi mom. Those are my boys. Mom, look at me. I'm going to be a little bit late for school today. За яванда Daniel хэлэхдээ guys байж байгаа миний гар бүр амар өвдөд та нар амар тийм чанга бооцсон миний ингээд гар руу цус гүйхгүй ингээд бадараад байна гэд жинхнээсээ хэлсэн боловч манай тоог байдаг. Тэг бүр ингээд камерын ард зогсчихсэн хүн нь хэлэхдээ чи наа өвдөлтөө мэдрэх байхгүй удахгүй бүр юу ч мэдрэхэ болно охин минь тийм болохоор 50 бай хэмээсэн байдаг. Юу вэ American Psycho юм аашин тий. You guys are fucking psycho. You're the one that wanted to hang out over here. Yeah, well, I never realized you guys were fucking psycho. Удалгүй Даниэлийг машины багажинд ачин одоо ой мод руу аваадсан байдаг. Тинчэн нь болохоор бүр ингээд аль хэдийн Даниэл зориулаад нүх хугацсан байж таардаг. Тэр охины тэр нүхэнд хийж байгаа дээрээс нь цасаар болон шороогоор булж эхэлдэг. Сайн төсөөлөд үзтээ зүгээр л кино хийнэ гэж ярьчаад хамаа намаагүй шидэд гараж нь хүлээд шороон донд барыг булах гэдэг та нарыг ямар мэдэрч төрхөө. Тэгээд тэр охиноос нэг эвгүй асуулт асуудаг. Би чиний хоолой хэрчхээс өмнө чиний хамгийн сүүлчийн үг чинь юу байх байсан бэ? Яг одоо хэл гэсэн байдаг. Тэгэл мэдээж тэр охины дотор нь ингээл пал хийгээл явчихж байгаа шүү дээ. Зүгээр нэг кино хийн гэж ярьж ирсэн нэг балаа энэ хүмүүсийн гарт амиа алдахаар болчихж байгаа юм уу. Тэгээд дээрээс нь ядж хахад бүр ингээд бичлэг нь хийгээд идэг гэд маш сандраад байж идэг. Яг хутаг гарч ирээл хүзүүр нь ингээд ойртох яг тэр мөчөд залуучууд гинэд инээснэ. За тоглосон юм а. Чиний реакшныг бүр үнэхээр жинхэнэ байлихын тулд бид ингэсэн юм а. Уучлаарай гэсэн байдаг. Төд удалгүй нөгөө охин чинь нөгөө залуучуудыг цагдаад өгөхөр болдог. Тэгээд энэ залуучууд намайг алахыг завдсан гэж хэлсэн байдаг. За тэгээд тэр бичлэг нь яаж тэр охины гарт нь орчууд түмэ гэдэг юм бол нөгөө үед чи бүр аль хэдийн киногаа хийгээд эдитлээд нөгөө охины бүр гэрт нь очиж байгаад бүр цуг сууж үздэг. Тэр охин тэр боломжийг ашиглаад кассетыг аваад шууд цагдаа руу очиод хандсан байдаг. Тэгээл бөө юм болж байгаа. Залуучууд өөрсдөө тайлбарлахдаа бид Даниэл кино зохиолоо танилцуулаад Даниэл өөрөө бүр зөвшөөрж өгнө гэдгийг хэлсэн штэ. Тэгээд энэ кино хийсэн штэ. Яг юу яриад байгаа хэмээн залуучууд хэлсэн байдаг. Гэтэл тэр яриад байгаа киноны зохиол нь ердөөсөө олдоогүй байдаг. Энэ хэргийг мөрдөж дуустал бүгдийг нь баримжилсан байдаг. Тэгээд Даниэл болохоор юу зохиол скрипт юу солиороод байгаа наадуур чинь надад ерөөсөө тийм юм хэлээгүй штэ хэмээн хэлсэн байдаг. Тэгээд энэ хэрэг нь бүр ингээд улсыг хоёр хувааж хайсан байдаг. Одоо нэг талдаа болохоор хүмүүс ярихдаа тэр охин зүгээр л одоо шүүх хуралдаж мөнгө авахын тулд одоо энэ залуучуудыг худлаа хэлмэгдүүлж гин гэж хэлсэн байдаг. Одоо яагаад гэдэг юм бол бичлэгийг ухраагаад үзэх юм бол зарим хэсгээр нь одоо Даниэл амар чөлөөтэй ингээд хамар момраа майжаал гар мараа хөдөлгөөл яг л нэг тийм зохиолын дагуу явж байгаа юм шиг юу ч нэг тийм болоогүй юм шиг байж байдаг. Тэр ой модны хэсгээр бүр нэг юм үхэж байгаа юм шиг дүр үсгдэг. А тэрийгэ тайлбарлахтаа болохоор үгүй хэрвээ ингээд би үхсэн юм шиг дүр үсгээд ухаан алдсан эдэр гэж бодох юм бол тэд нар магадгүй ингээд итгээд тэнцэн орхиод явшиж магадгүй гэсэн найдлага байсан юм аа. Хүн сандарцсан айдсан байхдаа ямар ч хамаагүй үйл хийж болно штэ хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ тэр бичлэг дуусны дараа тэгвэл ягаад чи тийм тайван байгаад байгаа юм. Чи бүр инээмсэглээд штэ тэгсэн. Тэгсэн чинь тэрийгэ тайлбарлахтаа болохоор үгүй би үнэхээр тухайн үед намайг нэрнгээс алхаж ийсэн үгүй гэдэг би ялгахгүй байсан. Тэд нар магадгүй ууралчих юм бол тухайн үед тэд нар бодол санаагаа өөрчлөлт нэрнгээс намайг алчиж магадгүй гэж би айгаад зүгээр л 50 байхыг сонгосон гэд хэлсэн байдаг. Удалгүй бөө юм болсны дараа нөгөө нэг залуучууд чинь өөрсдөө гин буруу хүлээгээд нэг залуу нь мөнгөн торгуул төлөх болсон ба нөгөө хэд нь шоронд орсон байдаг. Тэгэхээр чинь эн чинь яг нэрнгээс л тэд нар алхахыг завдсан маш таарж байгаа юм байна. Тэгээ энэ түүхийн хамгийн эвгүй зүйл ингээд гэх юм бол бас яг одоо нөгөө гурван хөвгүүдээс аль нь ч амьд биш юм бэлээ. Бол аюу залуухан хүмүүс байсан. Тэгээд үйл мэдэх шалтгаанаас нас урсан хэмээн бүртгэгдсэн байдаг юм бэлээ. Тэгэхээр бас л эвгүй шүү. What started as a fun adventure ended with a very grisly discovery. Some teens who were using a TikTok app that randomly generates a nearby location to explore got to the location. And as Amber Cogliano reports, they were shocked by what they found.
Үгүй guys, биднийг үздэг хүмүүсийн бүр 60% subscribe болон лайка дараагүй үздэг юм байлээ шүү дээ. Guys, та бүхэн subscribe болон лайка дарсан битүүрийн бичлэг илүү хүн дүрэнтэй, битүүрийн бичлэг илүү хүн төрөстөр илүү их бичлэг гарна гэсэн үг. Тэгэхээр битүүр бол амлж байна, битүүрийн бичлэг ирээдүйд улам гоё болох болно, уламж сонирхолтой болох болно. Тийм болохоор та бүхэн лайк болон subscribe тавьсан үрийг баярлалаа. Бичлэгт орцгоё. Let's go. За Random Autka гэдэг юм аппликейшн байдаг юм байна л да. Тэгэд энэхүү аппликейшн нь рандомоор одоо хідэн тооны цуглуулга гаргаж өгснөөр өөртөө чинь ойролцоох рандом газрыг генерэтлж өгдөг гэдэг гэсэн. Тэр гаргаж өгсөн IP адресээр явах юм бол шинэ газар explore хийгээд ойр тойрныхон сонирхолтой одоо газрууд, обжектуудтай танилцах боломжтой байдаг юм байлээ. Тухайн үед болохоор миний санджаагаар амар олон хүмүүс ингэж трендээ дагаад TikTok дээр тэрийг влог болгож постлдог байсан. За Random Autka надад ийм газар генерэтлж өглөө би тийш очиод ингэж ийм влог хийж гинэ гэдэг. Тэр аппликейшн анх яг ямар зориулттай гарч ирж исэн бэ гэхээр рандом газар генерэтлүүлэхээс өмнө өөрийнхөө очмоор байгаа газартаа ямар vibe мэдрэмээр байгаагаа эхлээд тавьдаг. Одоо чинь би өнөөдөр гоё relaxing 50 баймаар байна гэх юм бол ойролцоох парк руу чамд чиглүүлж өгдөг. Эсвэл жоохон аймаар байна. Эсвэл эвгүй мэдрэмж аваар гэх юм бол оршуулгын газар руу оруулчихдаг ч юм уу тий. За тэгээд нэгэн өсвөр насны хідэн хүүхдүүд ээлжид нэгэн адал явдалтай гарахаар болж тэрийг TikTok дээр тавьсан байдаг. 2020 оны 100 Америкийн Сиэтлд өсвөр насны хідэн залуучууд ээлжид нэг аппликейшнийг чиглүүлж өгсөн газар руу очиж тэрийг влогжуулсан байдаг. За нөгөө газар нь далайн хэрэг байж таардаг. Тодруулах юм бол Alki Beach гэдэг нэртэй байжээ. Тэр локейшнийг гаргаж өгж байгаа газар нь бүр яг нэг тэр модон тавцангийн яг доотлын хэсэг байдаг. Далайн хэрэг дээр нэг тийм модон тавцан шиг юм байдаг шүү дээ. Яг тэрний яг доор нь байдаг. Тэгээд хүүхдүүд бүр яг л тийш очдог. Уул нь бол энгийн тохиолдолд далайн төвшин дээгүрээдэг болохоор тэрний доогоор тэгж хамаа намаагүй явах боломж байдаггүй юм байлээ. Тэгээд ягаад ч юм тэр үед далаа маш намуухан байсан болохоор тэр модон тавцангийн доогоор тэр чулуун дээгүр ингэж явах боломжтой байсан. За тэгээд тэр чулуунуудын дунд нэг учир битүүлэг бүхий хар өнгийн чемодан байж идэг. Мэдээж л одоо сониуч өсвөр насныхан болсон хойно тэр дотор юу байгааг онгойлгож үзчихий санаа намрын шүү дээ. Манайс тухайн үед бодохдоо тэр дотор нь мөнгө байгаа гэж бодсон гэдэг ч байгаа. Wait, open it. Open it. It stinks, y'all. Тэр чемоданыг яг нээгээд үзтэл дотор нэг юм сонин хар хогийн утанд орооцсныг сэн зүйл байсан. Тэрийг онгойлгох гээд ойртон чи нэг амар заваа үнэрцэн гэдэг жахан заяа. За манай тэгээд ингээд сүултээ ойртохоос шижиглээд тэгээд сүултээ бүр тэрнээсээ жоохон айсан гэдэг жагаа. Яг тэр дотор ингээд юм мууцсан хоол моол байгаа юм болов. Эсвэл тэрнээс ч аимшигтай зүйл байгаа юм болов гэж бодоод за ер нь цагтаа дуудсан дээр юм байна гэж бодоод цагтаа дуудсан байдаг. 30 минутын дараа цагдаа нар ирж чемоданыг онгойлгож үзсэн байдаг. За тэр чемодан дотор та нар юу байсан гэж бодож байна. Коммент дээр үлдээгээрэй. Тэр чемоданыг онгойлгож үзсэн чинь дотор нь They confirmed the presence of human remains in the trash bag stuffed inside the suitcase. So, how did the teens end up here at this specific location where they found the suitcase? They were directed there by a smartphone app called Randonautica. хүний биений хэсгүүд байж таардаг. Энэ хэрэгтэй холбогдуулаад тэр газрын ойр тойргийн одоо бүх орчмыг нэгжиж хайхад дахиад яг хоёр адилхан чимдээ олцсон байдаг. Тийм мэдээж тэр хоёр чимдэн дотор юу байсан бэ гэхээр яг адилхан зүйл байсан. Хүний биений хэсгнүүд. Тэгээ мөрдлөгийн эцэст 3 ширхэг чимдаанд 2 хүний биеийг ингэж хуваагаад хийсэн байдаг. Энэ бол гэхдээ үнэхээр аимшигтай хэрэг. Та нар зөв төсөөлөд үзтээ зүгээр нэг муу TikTok трендийг дагаа тэр муу аппликейшнийг суулгаад тэр аппликейшний заасан газар руу явж очоод нэг чимдаан олоод онгоолгоод үзтэл та нар яг үндэ нэг гимт хэргийн талбар руу чиглүүлсэн байж таарсан байдаг. Нэл үнэхээр аимшигтай. Тэгээд яг ингэж бүртгэгдсэн анхны аппликейшний тим сони хэрэг биш. Дараа нь TikTok дээр маш олон хүмүүс Random Autka-гийн гаргаж өгсөн газар руу битгий очороо би амар юм харсан гэ бүр ингэж өөлсөн хүмүүс хүртэл байдаг. I just went randonauting and our intention was death. We were on our way to the spot and I look out my window and there's someone laying in the gutter with their wife literally like on them, holding them. And so I parked and got out and he got shot. Тэгээд төд удалгүй Random Autka гэдэг аппликейшнийг одоо шүүхтэй ер нь айгүй эвгүй аппликейшн вэ гэж бодоод тэр аппликейшнийг бүр тэр чигтээ хаасан. Тэгээд одоо бол тэр аппликейшнийг олох боломжгүй. Бас ингээд бид нэр зарим нэгэн TikTok тренд, зарим нэг юм viral интернетийн трендийг дагахснаар ямар амар асуудалд орж магадгүй вэ гэдгийг хэдүүлээд одоо ингээд харж байна шүү дээ. Хэрвээ магадгүй тэр аппликейшн болох гэж бүх гэмт хэрэглүү заасан чиглүүлсэн байвал яах вэ? Та нар ингээд нэг газрын заасан тэр газар руу ингээд яваад очсон чинь нэг хотод цосч ивэл яах вэ? За тэгээд Iceberg Stories-ийн маань 2 дахь дугаар энэ хүү хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд аль story нь илүү эвгүй байсан бэ? Коммент дээр үлдээгээрэй. Надад маш сонирхолтой байна. Би бол бодохдоо 7 хоног болгоны 5 дахь өдөр орой 7 цагаас энэ хүү дугааруудаа постлно гэж би бодож байгаа. Тэгэхээр хэдүүлээ дараачихын 7 хоногийн 5 дахь өдрийн 7 цагт уулзцгаая. Life keeps moving. Амьдрал юу ч болж исэн үргэлжилсээр байдаг. Бид урагш алхасаар байдаг. Тэгэхээр амжилт. Би жанд итгэж байна. Дараа уулзцгаая.
Bye.